Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Хүний гунгийн эхлэл. Бурхан бүгдийг бүтээсэн. Бурхан анхны хүнийг бүтээх үед Адам эхнэр Еватайгаа Еден цэцэрлэгт амьдарч байлаа. Тэр нэг өдрийг хүртэл тэд Бурханыг дуулууртаа дагаж түүний оршихуйд төгс ад жаргалыг эдэлж баяр хөөртэй амьдарч байв. Бурхан чамд бүх модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн үү гэж могоо Евагаас асуув. Бид нэг л модноос бусад модны жимснээс идэж болно. Ева хариулав. Хэрэв бид тэр модны жимснээс идвэл бид өөхөх болно гэхэд могоо та нар өөхөхгүй. Та нар Бурхантай адил болно гэв. Ева тэр модны жимснээс идэхийг хүсжээ. Тэр могоо үгэнд орж тэр модны жимснээс иджээ. Бурханд дуулууртай байж чадаагүй Ева Адамд бас тэр жимсээ өгөв. Адам "Үгүй ээ, би Бурханы үгэнд дуулууртай байна" гэж хэлэх ёстой байв. Адам Ева хоёр гим хийгээд тэд нүцгэн байгаагаа мэдэв. Тэд инжир модны навчсыг хооронд нь холбож бэлхэмжхийн биеэ халахлаад Бурханы оршихгүйгаас зүхтэн бутан дунд нуугджээ. Оройн сэрүү ороход Бурхан Еден цэцэрлэгт иржээ. Тэр Адам Ева хоёр юу хийснийг мэдэв. Адам Еваг буруутгав. Ева могоог буруутгав. Бурхан "Могой хараагдсан гээд эмэгтэй хүн их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно" гэлээ. Адам чи гим хийсэн учраас газар өргөс ба халгаагаар хараагдсан. Чи хөлсөө туслуулан байж хоолоо олж идэх болно гэлээ. Бурхан Адам Ева хоёрыг үзэсгэлэн цэцэрлэгээс гаргаж тавив. Учир нь тэд гим хийсэн бөгөөд тэд Бурханы өгсөн амьдралаас таслагдав. Бурхан амийн мод руу хөтөлдөг замыг хамгаалуулахаар галт элдийг хийв. Бурхан Адам Ева хоёрт арьсан дээл хийж өмсүүлв. Бурхан тэр арьсыг хаанаас авсан бол? Тэгээд Адам Евад хүүхдүүд төржээ. Анхны хүүн Каин бөгөөд тариачин байв. Хоёр дахь хүүн Абель бөгөөд хончин болов. Нэг өдөр Каин газраас авсан үр жимснээсээ Бурханд өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхээ хамгийн сайныг Бурханд өргөжээ. Бурхан Абелийн өргөлийг хүлээн авав. Харин Каины өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлав. Бурхан түүнд хандан "Хэрэв чи сайныг үйлдсэн бол чи миний тааллыг олох байсан бус уу" хэмээжээ. Каины уур гарсангүй. Тэрээр хээр талд гарна дүү Абель руугаа дайрч түүнийг алав. Бурхан Каинаас "Чиний дүү Абель хаана байна" гэж асуув. "Би мэдэхгүй" гэж Каин худал хэлв. "Би ямар дүүгийнхээ харгалзагч юм уу" гэв. Бурхан Каиныг шийтгэн түүний тариалах чадварыг нь авч түүнийг хэрэн тэнүүчлэгч болгов. Каин Бурханы оршихуйгаас явж Адам Евагийн охинтой гэрэлжээ. Тэдний гэр бүл өссөн үржсээр байлаа. Удалгүй Каины үр ачнаар түүний байгуулсан хотыг дүүргэжээ. Иймээс Адам Евагийн үр удам улам өсөн нэмэгдсээр байлаа. Тэр өдрүүдэд хүмүүс одоо үеийнхээс маш урт насалдаг байв. Түүний хүү Сетийг төрөхөд Ева "Бурхан надад Абелийн оронд Сетийг өглөө" гэлээ. Сет маш сүсэгтэй хүн байсан бөгөөд 912 насалж олон үр хүүхэд төрүүлжээ. Үе өнгөрөх тусам энэ дэлхийн хүмүүс улам илүү ёс бус болсон байв. Эцэст нь Бурхан хүн төрлөختөн болон бусад бүх амьтан жигүүртэнг устгахаар шийджээ. Бурхан хүнийг бүтээсэндээ харамсжээ. Гэвч нэгэн хүн Бурханы нүдэнд гим зэмгүй байв. Тэр хүн бол Ноа байв. Сетийн удмын хүн болох Ноа зөв бөгөөд гимгүү нэгэн байлаа. Тэрээр Бурхантай хамт байв. Тэрээр 3 хүүтэй Бурханд дуулууртай байхыг заажээ. Бурхан Ноаг маш онцгойгоор хэрэглэхээр төлөвлөж байв. Амен. Бурханы гим гэж нэрлэдэг муу зүйлийг бид хийдгийг Бурхан сайн мэднэ. Гмийн шийтгэл нь үхэл юм. Бурхан бидэнд маш их хайртай. Тэрээр өөрийнхөө Иесусыг бидний гмийн төлөөс булган загалмай үхэлд тушаасан. Иесус дахин амьлж мөнхийн улстай буцсан. Одоо Бурхан бидний гмийг уучлж чадна. Хэрвээ та гмээсээ эргэхийг хүсвэл Бурханд хандан ийхүү хэлээрэй. Бурхан минь ээ, би Иесус миний төлөө үхээд дахин амьлсан гэдэгт итгэж байна. Миний амьдралд орж ирээд миний гмийг уучлаач. Тэгээ би шинэ амьдралаар амьдарч дараа нь тантай хамт мөнхөд амьдрах болно. Таны хүүхэд шиг таны төлөө амьдрахад туслаач. Амен. Иохан 3:16. Библи уншиж өдөр бүр Бурхантай ярилцаарай. Хүний гунгийн эхлэл. Бурханы үг Библиэс авсан түүх. Эхлэл 3:6. Таны үгсийн тунхаглалд гэгээрүүлдэг. Дуулал 119:130.
Зохиогч Эдвард Хьюз www.bibleforchildren.org хаягнаас авно.